Та нар хаяа нэг л царай алдсан юм шиг санагддаг уу? Тэгвэл зүгээр л бүх төлөө бүтээгээд царай орохоо хүлээх хэрэгтэй. Ер нь хинж царай алдсан юм шиг санагдахтаа гутардаг, хамаагийн өрвөөсөн юм шиг санагддаг, хөөрхөн харагддаг, арьс хураашдаг, арьс өнгө алдаж бараадаг, хаяа уйлдаг, нүдэн даавар хөхөрч хавддаг, сэтгэлээр унаад толинц чарахаас дургу ирдэг. Эсвэл нүүрэн дээр батг гарахаар ингээд царай алдсан юм шиг санагддаг ч юм уу. Яг тиймэрхүү шинж тэмдэгнүүд илэрдэг. Энэ бол маш энгийн үзэгдэл. Хүн бүрт өөрийгөө царай алдсан юм шиг, эсвэл бүр царай муутай юм шиг санагддаг одоо үе байдаг. Би бас Instagram-аас хэдэн өдрийн өмнө story-н дээр та нар царай алдахдаа ямар арга хэмжээ авдаг вэ гэж асуусан. Та нар өөрсдийнхөө авдаг арга хэмжээнүүдээс надтай ингээд хуваалцсан. Нэг бүтэн өдөржингөө тэднээсийг ингээд хийгээд царай орох гэж хичээнэ. Яагаад гэвэл би сүүлийн яг 7 хоног жоохон царай алдсан юм санагдсан. Би өнөөдөр амар царай муутай санагдаад байна. Нэг санаа бүр амарсан царай алдаад юм шиг. Тэгтээ хүн болгонд ийм үе байдаг баха. Та эдийн надтай хуваалцсан 10 арга хэмжээг хуваалцъя. За нэгт болохоор сайн унтаж эрт амрах. Өнөөдөр орох бичлэгээ нэлээд сайн бэлдээ төлөвлөсөн чинь бүр айгүй оройтчлоо. Маш өглөө ажил байхгүй учраас бас амралтын өдөр учраас би утсан дээр ямар ч зэрүүлэг тавихгүйгээр зүгээр л өснөр онглоо. Хоёрт болохоор үсээ засвуулах эсвэл өөрчлөх. Заавал нэг сүртэй өөрчлөл өсчин дээр очиод хийх шаардлагагүй. Би өнөөдөр болохоор үсээ ингээд буржилгасан байгаа. Тэгэхээр та хэд ч гэсэн зүгээр тийм жижиг сажиг өөрчлөлт бас өсөндөө оруулж болно. Би яг саяхан өсөндөө юм чойлт хийлгсэн. Гэхдээ 8 сард би өсөө яг ийм өнгөөр будуулсан. Тэр хэсгээс би та нарт харуулъя. Гуравт болохоор дасгал хийх эсвэл гадаа алхах гэсэн байсан. Ер нь өөрийгөө голоод сэтгэл санаа сонирн болсон байх үедээ юун дасгал хийх, юун идэвхтэй байх байдаг л да. Гэхдээ дасгал хөдөлгөөн хийхээр хүний биенээс ад жаргалын гормонууд ингээд гардаг учраас өөрийнхөө дуртай дасгалуудыг олж хийхийг бодоорой. Би одоохондоо болохоор Caroline Garvin-ийн Epic 1-ийн 50 хоногийн challenge-ыг эхлүүлсэн байгаа. Тэгээд надад бол айгүй таалагдчихж байгаа. Өөр би бүр яг ингээд хүн болгон шахмаар санагдчихж байгаа нэг channel нь болохоор The Fitness Marshall гэдэг channel бүр яа би бүр амар дуртай 2-3 минутын айгүй гоё юм бүжигнүүдтэй. Тэгээ та дуртай бүжигнүүдээс ингээл гоё хийгээл ер нь ингээд дасгал шиг санагддаггүй. Гэхдээ ингээд нэг 20-30 минут хийхээр бүр амар хөлрөөд тэгээд нэлээх калори шатаагаад амар гоё ингээ инээж дасгал хийдэг. Тийм амар өвдөж хэцүү байдаггүй. Тийм болохоор та дасгал ингээд олж ядаад байвал хийгээрэй. Эхэндээ бол жоохон итдэг. Тэгтээ сүүлдээ бүр ингээд инээгээд бүжигнүүдэж бараг цээжлээ. Тэгээ сүүлдээ бүр амар гоё та тэрнээс хэд хэдий хийгээд үзээрэй. Тэгээ надад сэтгэлээ хэлээрэй. Би өөр энэ channel-ын тухай ярихдаа бүр амар excited бүр амар гоё болчихдог. Яагаад гэвэл миний яг дасгал хийх ингээд юм одоо харах үнцгийг амар өөрчилсөн. Тэгэхээр та ядаас хийгээрэй. Дөрөвт болохоор жимсгийн идэх гэсэн байсан. Хүн өөрийнхөө дуртай бас шинэ жилтэй хүнс хэрэглэснээр бас сэтгэл санаа ч гэсэн дагаад ингээд докторчдаг юм шиг санагддаг. Би бол яг ингээд дасгал хийхгүй удаад шинэ жил багтаа хоол ч юм уу айгүй хамаагүй хооллоод байхаар сэтгэл санаа бас айгүй дагаад докторгүй болоод эхэлдэг байхгүй юу? Тавд болохоор гэрээ цэвэрлэх. Энэ бол угаасаа миний хувьд үнэхээр чухал. Гэр тэгээд одоо өөрийн чинь орчин гоё цэвэр тэнцгэр биш бол айгүй духгүй санагдахгүй надад бол. Тэгээд энэ мэдээж хүн хүний хувьд өөр учраас зүгээр л өөрт ингээ гоё тухтай орчныг бүрдүүлээрэй. Ургаад болохоор pamper routine. За би энийг зөвөр багтлаад ярьчих гэж бодсон. Үсээ арчлаад, нүрээ арчлаад, нүрэндээ маск тавиад, бан дэвтээд, бан байхгүй бол бас гоё дүүшинд орж яваад хумсаа арчлах, биений арьсаа scrub хийх, бие тослох ч юм уу. Тиймэрхүү юм одоо нэг өөртөө цаг гаргаад тийм юм хийх гэсэн. Энэ бол нэлээд олон хүмүүсээс ингэж хариулт хийсэн. Би ч гэсэн өөрөө царай алдахдаа ер нь өөрийнхөө арьс нүур бүх юмыг ингээ гоё арчлаад өөртөө цаг гаргаад
суух туртай. За 7-д болохоор усанд ороод гарахгүй ч гэсэн өсмөсөө янзлаад нүүр мөрөө бодоод тэгээ гоё зураг мөргөө аваад гоё хувцсамсаа тэгэж өөрийгөө гоё мэдэрч болно. За 8-д болохоор дэлгүүр хийсэх. Заавал өөртөө олон тэгээд үнэтэй юм авах шаардлагагүй. Зүгээр л өөрийнхөө дуртай гоё шоколад ч юм уу, дуртай идэх юм байрныхаа дэлгүүрээс очиж авах. Тэгээд би болохоор яг хавар болж байгаа болохоор өөртөө хэдэн хувцас авах гэж бодож байгаа. Тийм болохоор би жоохон шопинг хийсэн байгаа. Тэгээд та хэд одоо харуулъя. Юуст болохоор сайхан дуртай хоолой хийж идэх. Би өнөөдөр та хэдэд гоё шарсан дахианы жороо харуулъя. Айгүй амархан жоролтой. Намайг яг аз жаргалтай болгодог юм болохоор гоё хоол, гоё шарсан дахиадаг. Сая дахиануудаа ингээд ийм жижигэн ирчилээ. Тэгээ би болохоор энийг ийм арт билүү саруулцахаас авсан. Ийм бэлэн энэ айгүй амар юм билээ. Энэ нэг юм бэлэн гурил. Тэгээд устаа ингээд нариулна. Би болохоор нэг аяг ус, нэг аяг гурил хийн. Ус тэгээд юу хэлжлээ. Нутгаа юм байв зүгээр гэхдээ надад байхгүй. Энд дээр болохоор зүгээр хуурай гурлаа. За ер нь бол гараараа хийвэл илүү амархан. Нэг гараа нойтон байлгаад нэг гараа хуурай байлгуулаарай амар. Ард талаар ус сайн уух. Энийг хийснээр шууд тэр дорн царай орохгүй ч гэсэн яг өдөр болгон тогтмол уух хэвээр хэмжээний усаа уугаад байвал арьс цаанаасаа гоё гэрэлтээд ингээд гоё толгор болдог. Хаяа хитрхи олон юм хийх гээд амжуулах гад стресстгээр цаанаасаа царай алдаад байдаг. Эсвэл зүгээр л сэтгэл санаа ч гэсэн докторгүй болоод байдаг. Эсвэл хаяа зүгээр л байж байгаад гинт өөрийгөө голоод эхэлдэг. Тийм учраас хаяа төр орхиж болохоор ажлуудаа төр хойшин тавиад өөрийг чинь аз жаргалтай болгодог тэр зүйлсүүдийг бас хийгээрэй. Хамгийн дуртай киногоо үзээд, эсвэл зарим гэдэг YouTube бичлэг үзээд, эсвэл гоё тэмдэглэл хөтлөөд ч юм уу тий. Зүгээр л өөрийгөө гоё аз жаргалтай болгодог тэр юмнуудаа дахиад хийгээд өөртөө цаг зав гаргаарай. Тэгээ яг үндэ бид нэр ийм царай алдсан ч байсан, царай орсон ч байсан бүгдээрээ үзэсгэлэнтэй зүгээр л энэ төр зургийн одоо энгийн үзэгдэл юм а гэдэг би энэ бичлэгээр хэлэх гэсэн. Тэгээд өөрийгөө голох үедээ л хинт ч байдаг учраас би энэ бичлэгээр үлгэрийн юм шиг зүгээр л эрэг бай, ингүүл зүгээр болно гэж хэлэхгүй. Одоо миний хувьд аминаг илүү амина болгодог зүйлдээ цаг зарцуулж, өөртөө цаг зав гаргаж одоо тэднээсээ аз жаргал мэдрүүл аяанда тэр өөрийгөө голж байгаа тэр мэдрэмж зүгээр болно. Ямар ч гэсэн өнөөдөр аягүй гоё жинхэнэ амралтын өдөр юм шиг тэгээ бас өөртөө аягүй гоё цаг зав гаргаж чадлаа. Энд ч гоё бүтээгдэхүүн, тэр ч гоё бүтээгдэхүүн, энд ч гоё газар гэж сурталчлаад байхаар хаяа яг үндэ ямар санагдсан ч үнэхээр боломжгүй хүмүүс байдаг. Зүгээр л гоё гэртээ их боломжтой одоо арга барилуудаа би сонгосон. Энэ бичлэгийг хүмүүст зориуллаа. Бас өөртөө бүгдэнд нь бас эмгэгтэйчдийн баярын мэнд төргий бүгдээрээ сайхан баярлалаа. Энэ бичлэг таалагдсан бол subscribe хийгээрэй, гоё comment бичээрэй, лайк дараарай, share хийгээрэй. Дараагийн бичлэгэн дээр уулзцгаая. Баяртай. I just